Яг сайн байцгаана уу guys. Өнөөдрийн бичлэгээр Solo Leveling гэх маш алдартай вебтүүний үргэлжлэл Solo Leveling Ragnarok гэх вебтүүнийг ярьж өгөхөөр бэлдсэн байна. Уг вебтүүн дээр Сун Жинүүгийн хүү Сун Сухогийн түүх гарах болно. Бичлэгэндээ орцгоё. Эрт цагаас эхлээ тоолшгүй олон ертөнцүүдийг бүтээсэн энэ агуулчид зүйлсийг туйлын оршихуй гэж нэрлэдэг. Дуусчгүй их бүтээлээрээ эдгээр туйлын оршихуунууд мөнх амьдралыг эрэлхийлж түүгээрээ амьдарсан. Мөн явцдаа тэд тоо тоомгийн олон биет сүнс хуулийг бүтээсэн. Гэхдээ энэ давтамжит үйлдэлээсээ залхсан төлөө оршихуунууд цагийг зугаатай өнгөрөх арга болжээ. Энэ бол өөрсдийн бүтээлүүдийн дайныг үүсгэх. Харин ч тэдний хувьд энэ зугаатай санагдав. Хэдий хязгааргүй болон бүтээлүүд нь энэ дайнд үхэж амилсан ч төлөө оршихуун удааг гаргахын тулд зайлшгүй хэрэгтэй зүйл байв. Гэхдээ нэг зүйл болсон. Манай Жинүүгийн амьдралыг хэмжээсийн төлөө оршихуй өөрийн бүтээлүүдийн гар тамаа алдсан. Харин нэг мэдсэн бусад хэмжээсийн төлөө оршихуунууд Жинүүгийн ертөнцийг аж халахаар бүгд нэг газар сугларлаа. Тэдэнд энэ төлөө оршихуй өхнөө байна уу? Огт хамаагүй. Тэд нарын зүгээр бодож байгаа зүйл нь эзэнгүү болсон хүчийг авна л гэж бодоод байгаа юм. Суух сургууль дээр би зургийн ангид орсон гэд Flexted найзууд нь гайхснаа. Найзууд нь бүр улирцсан байдаг. Тэгснээ атархаад байж байсан. Гаднаас хаа газрын гол дүрийг бүлийддэг гай гарч ирээд суухад баяр хүргээд суухаа нэрийг нь буруудаад бүр уурыг нь хүргээд хитэ охид хоорондоо шивэр авир хийгээд яагаад эцэгийнхээ алдсан сайхан амьдрахыг хичээж байгаа хүүхдийг ингээд байдаг байна гэд бид Жинүү болон Чакийг байхгүй гэдгийг мэдэж байгаа. Суухаг нөгөөх нь зохих гэж байсан. Суухаа шууд далтгнаа тоороо мангар уцаамна гээл нүүрлүү нөвтгөлсөн. Гартаа маана хөрөмтлүүлж эхэлнэ. Уулын энэ ертөнцид маана ашиглах боломжгүй. Учир нь Жинүү цаг хугацааг хурааж данжин гарч ирэхийг болиулан хүмүүс ирэх боломжгүй болгосон байдаг. Нөгөөгаар маанагаа хөрөмтлүүлэн зад цохино. Суухаа орой гэж болтно. Нөгөө ишка зүгээр цөм явцсан байдаг юм. Энэ явдлаас хойш 2 жилийн дараа суухаа сургуультаа явж хахад өөр хавьд нь хаалга гараад ирчихсэн байдаг. Тэгээд бид аль хэдийн хаалга гараад эхэлчихсэн ангууч гэж бий болсныг бид мэдж байгаа. Суухаа сургууль дээр зураг зурж байхдаа амар өөрийнхөө л үүсэрд гутарчихсан. Сэргээгүй хүмүүс хинт биш гэж бодож байсан. Багш нь түүний дуудан бодлоосон салган. Багш нь зурсан зургийг бүтээл сэтгэлгээтэй хэлнэ. Суухаа өөрийн мэдлгүй бээрийг зурчихсан байдаг. Төд удлаг сургуулийнхын нойр хавьд байсан нөгөө данжинг ангууч цэвэрлэхэд гарч ирж байна. Нэг ангууч надад ангуучтай ороонд мэдэгдэх зүйл байна. Шин төрлийн мангастай таарсан. Нүд амнаас нь цэнхэр гал ассан мангас. Тэд савар болон соёогоороо дайрдагч тийм хүчтэй биш. Би энийг зүсүүлсэн ч гээд хэлж дуусаагүй шархацсан газраас нь цэнхэр гал гарч тэр сонирн болоод хажууд байсан хүн рүүгээ дайрна. Тэр мангасын дайралд халдвартай байсан аж. Тэр саяныхаа хүн рүү дайртыхаа дараа дахиад нэг хүн рүү дайрж цааш нь харуулна. Хүмүүс бүгд сандралтаж зугтаж хаалтвар улам дарахсаар Суухагийн ангийнх нь цонхоор нэг зүйлийг гайхаа харж байхад Суухаа сонирхоо очиж харахад ийм зүйл болж байна. Тэд магадгүй таанчин задрал байх гээд сандралтаж байхад эсрэг талын байшингийн дээвэш дээрээс нэг мангас үсрэх гэж байна. Суухаа зүхтараа гэж хэлхийн завдлгүй тэр үсрээд ороод ирнэ. Суухаа нэг хүнийг идүүлж байхад нь зүхтана. Хажуу талаас Суухагийн ангийн охин босч чадахгүй байна. Туслаарай гэхэд Суухаа нүдэ анаа ангууч дуудаад ирээгээд тэр охиныг хаяа зүхтав. Тэр зүхтаж байхдаа яагаад тэгж хэлснэ бодоо. Аав юу ийх байсан болд гээд нөгөө охин руу мангас дайрахад Суухаа хажуу талаас галын хороор зөхиод унгаачихв. Суухагийн өмнө систем гарч ирэн та нуус даалгавар гүйцэтгэлээ. Тоглогч болохыг хүлээж авах уу гэдэг. Би нэгэн дээр нэг тоглоом шиг зүүзүүлсэн ингээ зүүдээ бодно. Давхар бүрээр хүчрхэг болж байгаа мангасуудыг ялахын тулд Суухаа төвшөө ахаад ахин дахин тулалдаж байсан. Мангасууд хүчтэй болохын хэрээр Суухаач бас улам хүчрхэг болж байлаа. Суухаа эцэст нь хамгийн нээд давхарт гарan эцсийн боссын тулалдана. Яагаад ч юм эцсийн босс нь тоглоом хөгжилтэй байсан уу гэдэг. Тэр түүний аав Жинүү байдаг юм. Жинүү Суухагийн хүчийг баг багт нь лацагдсан. Тийм учраас тэр хүчийг нь өдөртөө сурахын тулд хэд хэдэн удаа ангид зүүдэнд нь бэлтгэл хийж байсан. Одоо цаг үед ирэхэд цаг хугацаа зогсчихсан. Түүний өмнө систем гарч ирэн та нуус даалгавар гүйцэтгэлээ. Тоглогч болохыг хүлээж авах уу гэд. Суухаа хүлээж авлаа гэд гэрэл цацарч систем та тоглогч боллоо гэд системийн талаар баг сах зүйл хэлж өгөөд үзүүлэлтийн цонх өдрийг харуулад нэг даалгавар өгсөн манд галыг ял гэсэн байна. Цаг хугацааж буцан явж эхлээд өөдөөс нь дий зэрэглэлийн ангууч байжгаад манд гал болсон ангууч хоёр ангийн хүн манд гал байдаг юм. Өөдөөс нь хоёр нь дайрахад Суухаа нэг рүү галтын орж идээд дээш нь таацтай нь хавсарчдаг юм. Хажуу талаас нэгэн дайрахад Суухаа бултан. Тэгээд төвшөө ахиал даалгавар биелүүлээд Суухаа шууд дайраад зөхөхөд дайралтыг нь дисэн зөрүүлэн дайрд Суухааг шархтуулна. Суухаа fuck энэ халдвартай өстэй дөнгөцрэл өчхөөс юм ухааны бодоол исэн. Юу гэж систем хүнийг ингээл хүлчгөө хортой нөлөө илэрлээ гэд хорны нөлөөг арилгана. Суухаа системийг гайхал байж байхад өнөөх мангас нь дахин дайрч ирээд дээр нь гараад Суухаа яг үхлээдэ гэж байсан
Нэг бодол толгойд нь орж ирсэн түрүүний биелүүлсэн даалгаврын шагналыг аван хүч чадал нэмэгдэж түүний жийж унгаагаад дахин зөхиод авахд зохилтыг нь дэсв. Мууч сайн яахын аргагүй дий зэрэглэлийн ангуучин байсан болохоор отоогийн суухагаас хамаагүй л байна. Суухаа шагналд авсан бүх оноогоо хүч чадалтай хийгээд нүүрлөө нэг сайхан зөхиод доогуур нь шургаад гидс рүү нийлхтээд цогж түрээд дахин нүүрлөө шулуун цохилт өгөөд түүнийг дуусгав. Суухаа ялсандаа баярлаад байж хахад гаднаас нэг мангас өсрөн суухаа юу болоод байгааг нь харахад өөдөөс нь сэлмээ далайчихсан байхад нь таарч нэг дэлбэрэл болно. Суухаа арай чүхээгүй байна. Тэр сий зэрэглэлийн ангууч байсан гэж байх ба бүр зевсэгтэй байна. Суухаа сая төвшөө гэсэн бардаг болоо гэж хэлсэн. Гинэт дайр суухаа арай гэж болтой. Ханыг дүүпүүшгэл зүсж байгааг нь хараад бид хэр хүчтэйг нь мэдж авч болно. Суухаа за барахгүй мэнаа гэд өөдөөс нь галын ор шидэд утаа гаргаа зүхтаад ангуучд эртэл дисий гэж бодоод араас нь гараад ирэн хөөх болов уу гэсэн. Энэ амар зүүн санаатай. Дээвэр дээрээс хідэ өгтийг хараад тэдэн рүү дайрах гэж үснэ. Суухаач аргагүй бол жардаас нь яв түүнтэй тулдна. Суухаа нэг дайралтанд нь л өртөөд холоо шидэгдэж цус нь нэг орчихсан. Яг үхэх гэж байхад скрин солигдоод ийм цэгрэг марж ирнэ. Тэр нь баг багаар хагарсаар суухаа дахин тулдахаар босон. Араат нь ч түүний өдөөс дайраа. Түүний ядралт 90-с орон ухаан алдан газар унж эхлэхэд нөгөө зүйл бүрэн хагаран тэнгэрээс нэг зүйл харавсан сум шиг унж орж ирж байна. Тэр унж орж ирээд суухаа шургоолж үгээл. Тэр суухааг имчлээл. Өөр хэн байх втэ? Энэ бол манай Бэрүү шүү дээ. Бэрүү амар уурлаал. Эрхэм дайцыг гимтээс нь дорд хорхойнууд та нараа гэд шууд дайраад саяны мандхалыг алаад үргэлжлүүл нүдэнд харагдахгүй маш их хурдаар энэ хавцаа дарахсан байсан бүх мангасуудыг хормын дотор ална. Бэрүү суухаа тэр ирээд уулзалгиод чэ залуу үзэнтэй гэж хэлнэ. Суухаа дараа нэмлэхийн орон дээр сэрээд орны дороос Бэрүү гарч ирдэг. Тэгээд суухаа сүүдрүүттэй өнгөрүүлсэн дурсамжаа сандаг. Дараа нь Бэрүү ийм жижигхэн болсон байдаг. Химжээс хооронд шилжилт хийхийн тулд бүх маанагаа үрчгсэн. Тэгээд Жинуугаас хол байгаа учраас манаас сэрэхгүй байгаа юм. Тэд ярилцаад Жинуу гадаад ертөнцийн бурхад болох Итарамтай тулдаж байгаа юм. Суухаа ээж аавтай цуг байгаа юу? Тэр хоёр нэг өдөр алга болсон гэсэн. Бэрүү хийн авха алга болсон гэж юу гэд Итарамын дагуулууд хор сэтэж өрх тавьсан байх гэж бодоод Жинүү хэсэгтээ ирэхгүй болохоор тэд өөрсдөө хүчтэй болоод хээнийг аврахаар болно. Бэрүү түүн сүүдрийн даанч нийтлхүүрийг өгч тэд орж төвшин нэмэхэр болно. Энэ үед Бэрүү Жинүү хоёрын яриаг харна. Жинүү суухагийн хоргийг тайлахын тулд Бэрүүг дэлхий рүү явуулсан. Гэхдээ ирэхэд найл хэдийн хоргоо тайлцсан байсан. Тэд сүүдрийн даанчинд орж ирээд байж байсан. Ардаас нэг гоблин дайрна. Суухаа жөшгөлөж унгаагаад нэрийг харсан гоблин дуршуул гэж байх ба бусдыгаа дуутахаас өмнө алах хэрэгтэй гэд суухаа шууд дайраад гарлуун зөхөөд сүхийг аваад толгоонд нь зоодог. Хэдийн бусд нэр ч гэсэн ийм олон гоблин суухаар руу хараа зогсож байна. Суухаараа хэсэг гоблин дайрахад тэр өдөртөгчийн гарыг ашиглаж сураад тэд нартай тулдна. Эцэст нь бүгдийг нь алаад дээр нь суугаад чийлэрж байдаг. Даалгаврыг биелүүлээд шагналыг нь харахад сүүдэр гаргах гэж байдаг. Тэгээ сүүдэр гаргалтаа аваад гоблиныг сүүдрийн цэргээ болгоно. Суухаа Жинүүтэй маш адилхан. Систем сүүдэр болох команд өг гэхэд босс буюу Arise гэдэг команд өгдөг. Одоогор сүүдэр гаргалтын дээд хэмжээ 3. Бас суухагийн маана муу байгаа тул ийм сугны үснүүд гараад ирдэг. Бас эднэр 3 хоногийн дараа алга болно. Бэрүү дараа энэ чадварыг магтаал суухагийн жуул гэж утсан бодлыг засах гээл их л үздэг. Суухаа дараа нь ангууч болох гээд төвшингээ тогтоолгоол. Эстрэг гээд гараад ирвэл яана гэж сүртэй бодож байсан. И зэрэглэл гэдэг. Ангуучдын төвшин гид шидийн хүчээр тодорхойлдог болохоор суухаа ээжтэндээ биш хүч чадалтай бүх статсаа өгчихсэн болохоор энэ бол байдаг л зүйл. И зэрэглэлийн хүнийг даанжид авахгүй тул малтлагын багт ордог. Сургуулийнх нь багш нь цуг ажиллаж байдаг. Багш нь суугаагаас дээр ганцаараа сэрсэн хүн байж орхиж явсан дуучлаараа энтергээд суухаа адилхан И зэрэг гэдгээ хэлсэн чинь гайхаад мандхалтай тулдаж байх үеийг нь харжээ. Энэ үе дайралтын баг нь нэг бунхан шиг газар ирээд дунд нь сэлэн байхад нь нэг ангууч нь шууд л авчихдаг. Тэгсэн биеийн сонин болоод явчихж байгаа юм. Тэгээд багийнхаа нэг хүнийг шууд л хөнөөчхөв. Энэ сэлэм яг үнэндээ араатны хааны сэлэм. Тэгээд өдөрдүүлж байгаа нь. Суухаа энэ үе цүүдрийн цэргүүдээрээ хар ажил хийлгэсэн. Маананы чулуу ухуулж байдаг. Бэрүү маанагаа нөхөж хэвийн төрхөндөө орчих гээд
Газраас манааны чулууны үрмэг идээд байж идэг. Удаачгүй шидэт араатнууд гарч ирээд суухаа хүмүүсийг цаг хожи зугтаараа гэж явуулдаг. Өөрөө гоблинуудаас авсан сэлмээ гаргаж ирээд хитэнтэй тултна. Тэгээд алсан 3 чоноо сүүдрийн цэргээ болгодог. Суухаа 3 сүүдрийн цэргийн багтаанчтай тул нөгөө 3 гоблин алга болчихсон. Нөгөө аратны хааны сэлэм хүрээд ирэхэд нөгөө багш та нар ажиллаа яаж хийгээд байгаа юм бэ? Энд аратнууд ирчихсэн байна энэ төргээ загнаад. Үхэл дээрээ өөрөө л очиж байна. Нөгөө сэлэм авсан гар дайрахад суухаа татаж авардаг. Суухаа дараа нь түүнтэй тултаад тэд тултаж байгаад аратны хааны сэлэм суухааг сүүдрийн хааны үр удам гэдгийг мэдээд аратны хааны өшөөг авах гээд алах гэдэг. Суухаа сүүдрийн гаргалтаа шин төвшөнд аваачиж хэлбэрт оруулж бэйли хийж ин тэд тултан эцэст нь ялаад шуурганы завч тэмээх сэлэмний чадвартай болоод нөгөө сэлмийг авах гэж байхад нөгөө сэлэм биеийг нь өдөртнө гэж бодож байхад юу гэж тэгээл өдөртүүлж яхав. Чадварыг нь ашиглаад үзтэл чулууг дүүпөө шиг л зүсэж байна. Суухаа хүмүүсийг гадаа аюулгүй гаргаад амьд хүн үлдчихүү шалгаат хийгээд буцаж орон эднарч гисэн кспиштэй гээд чоннуудыг ална. Сүүдэр гаргалтыг хүмүүс дээр гаргаж болохыг хараад сүүдрээ болохгүй өгсөөнж тулдуулах шийтгэл гэж бодоод сүүдрээ болгодоггүй. Бээрүү түүнд бусад хаадуудыг танилцуулна. Нөгөө сэлэм нь хамтрахыг хүсэхгүй байгаад бол дэмижээ багасгаад байдаг. Суухаа уйлдаа үг хэлээл чи энэ газрыг хамгаалахыг л хүссэн. Хэрвээ Итарам дайрвал энэ газар ч гэсэн сонин. Надтай хамтар гэдэг. Хэрвээ энэ сүүдэр дайсан биш хамтрагч болвол надад нэг төгсөл байна. Намайг аратны хааны өөр хорогдох барилга байж гэж хэлдэг. Дараа нь суухаа мэдээ энтрээр гарцсан нилээдэн бүлгмүүд суухааг хараандаа авцсан хүсэлт явуулаад байдаг. Гэхдээ суухааг малтагч цуглуулагч эдрээр л авах гээд байдаг. Суухаа юу гэж хүсэлтийг нь авах уу татгалздаг. Суухаа ёо баахан бүлгмээ санал авлаа гэд. Нөгөө сэлмэ суухад тэр хорогдох байранд данжин задрал буюу талбар төрлийн данжин болцоход байгаа. Талбар төрлийн данжин гэдэг нь болохоор тэнд ингээд мангасууд гараад ирчихсэн. Тэгээд хүн амьдрахаа болсон газрыг хэлдэг байхгүй. Манай сэлэм хаанч байсан хорогдох байрыг мэдэрч чадна. Суухаа тэрээд хорогдох байрлал нь гарна. Нөгөө хорогдох байран дээр нь ирсэн цөөвөр чон гих бүлгмийн эзэмшил газар байдаг. Ийшээ нь орох хоройтой камерын нэвлэлд дотогш ороод явж байсан хэдэн мангасууд гарч ирнэ. Суухаач тэдний хялбархын ялаад сүүдрийн цэргээ болгоно. Суухагийн чадвар сайжирсан тул нийт 5 сүүдрийн цэрэгтэй болох боломжтой болсон. Явж байгаа цөөвөр чон бүлгэн дээр нь нэрсэн тэд нар хүн барьцаалж байхын тэр. Суухаа тэднийг хараад шууд хөдлөхөн тэр. Бээрүү түүнийг хараад аав болон өвөөг нь хардаг. Тэд бүгдээрээ шудраг бус зүйл харахаараа төрөөж хөдөлдөг зуршилтай. Суухаа орж ирээд нэгийнх нь нүүрэн дээр нь шууд дэвсчихдэг. Зяк энэ удаагийн имжлэгийг энэ хүрээд дуусж байна. Тэгээд дараагийн имжлэгээр уулзтаа түр баяртай. Peace out.